Үзэгч та бүхэндээ энэ өдрийн минь төргий. За өнөөдөр манай студид Зөөлөн хот номыг зохиогч Дэвид Сэм хүрэлцэн ирсэн байна. За түүний бичсэн энэхүү номонд хот төлөвлөлтийн талаар маш чухал үнэтэй зөвлөгөөнүүдийг өгсөн байдаг учраас Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотой асуудлаар ер нь хот төлөвлөлт гэж юу болох талаар номын зохиогчоос бид одоо асууж тодруулахаар студид түүнийг хүрэлцэн авчирч одоо ярилцахаар төлөвлөсөн байна. Thank you so much. Ноён Дэвид таныг манай студид хүрэлцэн ирж ярилцлага өгч байгаа талархаж байна. Юун түрүүн та манай үзэгчид өөрийгөө танилцуулна уу? Okay, my name is David Sim. Намайг Дэвид Сэм гэдэг хот төлөвлөлтийн мэргэжилтэй. Би Шотланд гаралтайч Дайн болон Швед улсуудад олон жил ажиллаж амьдарсан. Тухайлбал миний хувьд Копенгаген хотноо Дайнын алдарт архитектор Ян Гээлтэй олон жил хамтран ажиллаж иргэндээ ээлтэй хот гэж юу болохыг судалж үүнийхээ төлөө олон жил ажилласан. Одоо би Швед улсад өөрийн хувийн компани ажиллаж байна. Зөөлөн хот байна гэдэг яг юу гэсэн үг вэ? Зөөлөн хот гэдэг ойлголт яг юуг илэрхийлдэг вэ? Тэгэхээр зөөлөн хот гэдэг ойлголт их сонин содон байж магадгүй. Бид асфальт, чулуу, цементээр хүрээлэгдсэн хотыг бид хатуу хот гэж ойлгодог. Гэтэл хүний бие гэдэг өөрөө их зөөлөн зүйл юм. Хүн бол мэдрэмжээрээ юмыг мэдэрдэг. Жишээ нь сонсох, үнэрлэх, харах, хүртэх гээд альва зүйлийг бид өөрсдийн мэдрэмжээрээ мэдэрдэг шүү дээ. Тэгэхээр хүн нийгмийн харилцаанд эдгээр мэдрэмжүүдээрээ дамжуулж оролцдог. Хүн мөн л эдгээр мэдрэмжүүдээрээ дамжуулж хотод оролцдог. Тийм болохоор зөөлөн хот гэдэг ойлголт эндээс гарсан ойлголт гэж ойлгож болно. Your book have been translated. Та энэ зөөлөн хот гэдэг номыг яагаад бичих болсон юм бэ? Well, I've been very surprised. Миний бичсэн номны үндсэн гол санаа бол яаж амьдралын чанарыг сайжруулах вэ гэдэг дээр тулгуурладаг. Дэлхийн хүн амын тал хувь нь ямар нэгэн байдлаар хотод болон хотодсон орчинд амьдарч байна. Тэгэхээр хотын иргэд маш завгүй дуу чимээ ихтэй орчинд амьдардаг. Иймд хотын иргэдийн амьдралын чанарыг нэмэгдүүлэхэд чиглэсэн санаануудыг өгөхөд энэ ном гол чиглэгдсэн. Би амьдралынхаа туршид хот төлөвлөлт, хотын чанарыг сайжруулах чиглэлээр олон төрлийн төсөл болон ажлууд дээр ажиллаж байсан. Тиймээс амьдралынхаа туршид цуглуулсан энэ их туршлагаа нэг номонд багтаах гэдэг санаан дээр буюу өөрөөр хэлбэл туршлага нэг бүрээ зөөлөн алгуурхан аргаар оруулахад чиглэсэн. Ийм зорилгоор энэ номыг би бичсэн юм а. Миний хувьд энэ ном маань олон хэл дээр орчуулагдсан. Маш олон хүнд хүрч байна. Би маш их баяртай байна. Энэ байдал ч намайг гайхшруулж байна. Зөөлөн хот гэдэг ойлголт маань олон хүний сонирхлыг татах үс нэршил байгаатай л холбоотой болов уу гэж бодож байна. Дэлхийд даяар хочлолтын процесс маш идэвхтэй явж байгаа энэ цаг үед хүмүүс зөөлөн хотыг маш их сонирхож байна гэж би хувьдаа ойлгож байна. Тэгэхээр зөөлөн хот буюу Soft City гэдэг нэр томьёо өөрөө их сонирхолтой сэдэв болоод байна. Маш олон хэл дээр орчуулагдсан учраас олон улс орнууд зөөлөн хот гэдэг ойлголтыг илүү таньж мэдэж сонирхож байна. Түүнчлэн энэ номыг сургуулиудад ашиглаж байна. Ялангуяа 12 жилийн сургуулиудад идэвхтэй ашиглаж байна. Багш нар энэ номонд байгаа агуулга хүүхдүүдэд хүрэхэд маш чухал юм а гэдгийг ойлгож сургалтаа хүртэл нэвтрүүлээд эхэлсэн байна. Тэгэхээр хотын өнгө үзэмж, дизайны ач холбогдол юунд оршдог вэ? Хотын өнгө үзэмж гэхээр том өндөр шилэн барилгаар төсөөлдгөө. Гэхдээ бодит байдал дээр хотын өнгө үзэмж гэдэг бол хотын иргэдийн өдөр тутмын амьдрал гэж ойлгох ёстой. Хамгийн наазахын нэг жишээг дурдъя л да. Жишээ нь автобус хүлээх, хүүхдүүд тоглох, зам гарах, хогоо хаях гэд энэ болгон дээр хотын дизайн гэдэг маш чухал үүргийг гүйцэтгэх ёстой. Том архитектур, өндөр байшин барилга чухал биш. Хүмүүсийн амьдралд өдөр тутам тохиолдож буй тэр орчныг л таатай болгох нь бол хамгийн гол чухал зүйл юм а. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээрээ байгаль орчинд ээлтэй хот, ногоон хот, эко хот гэдэг ойлголтыг идэвхтэй ярьж ийм хот байгуулахыг зорж байна. Тэгэхээр ийм хотыг бий болгохын тулд яг юу шаардлагатай вэ? Зөв оновчтой төлөвлөлт, төлөвлөгөө юу? Эсвэл хөрөнгө санхүүгийн
боломж олцоо юу? Тэгэхээр ийм хотыг байгуулахад маш олон зүйл нэг дор багтсан байх ёстой гэж ойлгох ёстой. Хүрээлэн буй орчны тогтвортой байдал, эдийн засгийн тогтвортой байдал гээд энэ болгоныг багтааж бодох шаардлага үүснэ. Дээрээс нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгаж өгөх хүртэл хэрэгцээ шаардлага гарч байна. Жишээлбэл Монголын нөхцөлд цаг агаарын нөхцөл байдлыг тооцох ёстой. Монголд цаг агаарын нөхцөл байдал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр хотынхоо иргэдийн амьдралыгч цаг уурын нөхцөл байдлаач аль алийг бодох шаардлага хэрэгцээ гарч байна гэсэн үг. Монголчуудын онцлог нүүдэлчин соёлыг агуулсан байдал, монголчуудын урт удаан үргэлжилдэг өвөлтөө хэрхэн яаж дасан зогсож амьдрах вэ гэдэг талаас нь хүртэл хот төлөвлөлтийг бид хийх шаардлагатай. Нөгөө талаасаа эдийн засгийн хувьд хотын иргэд яаж мөнгө олохын, ямар ажил эрхлэхийн, юуны төлөө хотод амьдарч ухын энэ болгоныг бүгдийг хамтд нь бодож тооцоолж, төсвөлж, төлөвлөж, зохион байгуулах шаардлага хэрэгцээтэй гэж ойлгох ёстой. Та Монгол улсад анх удаага ирж байгаа юм байна. Тэгэхээр танд Монголын талаар болон Улаанбаатар хотын талаар төрсэн анхны сэтгэл чинь юу байсан бэ? The first thing is this big landscape. Тийм ээ, би анх удаа Монголд ирж байна. Маш том цэлгэр уудам газар нутаг, хөх тэнгэр гээд надад маш их гүн сэтгэл төрүүлсэн зүйлс олон байна. Нөгөө нэг надад маш их гүн сэтгэл төрүүлсэн зүйл бол юу гэж? Монголчууд маш их илгэмсэг сайхан хүмүүс юм. Энэ нь маш цөөн хүн амтай, том газар нутагтай улсын онцлогч байж болох юм. Хотын тухайд олон сайн жишээ татгаар зүйл анзаарагдлаа. Гэхдээ сэтгэлд гонсойлгосон саар зүйлс ч бас байна. Жишээлбэл өргөн удам газар нутагтай цэлгэр тэнгэр нараа харах ёстой байдал, олон өндөр байшин барилгууд байгалийн сайхны зүйлсийг нь хааж зохимжсон байгаа нь бол надад тийм зохимжтой биш санагдаж байна. Хэрвээ та Улаанбаатар хотын дарга байсан бол юунаас ажиллаа эхлэх байсан бэ? Юуг хиймээр санагдаж байна? За энэ бол маш сайхан асуулт байна. Гэхдээ ерөнхийдөө маш хүнд хэцүү асуулт байна. Хамгийн ихэнд яалтчгүй замын төвчрлийг бууруулах, замын хөдөлгөөнийг багасгах ажил. Хоёрдугаарт явган зорчигт зориулсан орон зайг бий болгох. Гуравдугаарт илүү их мод тарих, ингэснээрээ хотын өнгө үзэм сайжрах, түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх хүрээнд хувь нэмрээ оруулах зэрэгсээ чухал ажил бүтэлтэй болно гэж би харж байна. Нэмээд хэлэхэд хэрвээ би хотын дарга байсан бол том төслүүд хийж хэрэгжүүлэхээс илүүтэй жижиг төслүүдийг хийж хэрэгжүүлэхэд анхаарах байсан. Яагаад гэвэл жижиг төслүүд илүү хурдан үр дүнд хүрдэг, ийм байдал бол ажиглагддаг. Түүнээс гадна төслүүдийг давтамжтай хийж хэрэгжүүлэх нь буюу тогтвортой байдал бол маш үр дүнтэй, эерэг нөлөө авчирдаг зүйлээ гэж би харддаг. Аливаа төслийг хийж хэрэгжүүлэхдээ богино хугацаанд туршилтаар хийх нь илүү үр дүнтэй байдаг. Тэгэхээр хотын дарга хийн гэдэг чинь өөрөө маш хүнд хэцүү ажил шүү дээ. Яагаад гэхээр маш олон хүмүүс хотын даргыг шүүмжилдэг. Тэгэхээр тодорхой төслүүдийг туршиж үзээд болохоор байна уу, болохооргүй байна уу гэдгийг тодорхой болгочоод дараагийнх руугаа орох нь за ингэж ажиллах, ийм байдлаар ажиллах нь бол илүү үр дүнтэй, цаг хэмнэсэн чухал ийм хотын даргын ажлын маневра гэж би харж байна. Таны номыг уншихыг хүсэж байгаа уншигчид хандаж та юу гэж хэлэх вэ? Тухайлбал миний номны гол 2 юм уу 3 санаа үүн дээр төвлөрч байгаа гэвэл яг юуг нэрлэж чадах вэ? Энэ ном бол 3 гол сэдвийг хөндөж байгаа. Нэгдүгээрт living locally буюу өөрийнхөө амьдарч байгаа газраас 15-аас 20 минутын дотор өөрийн авах ёстой үйлчилгээгээ бүрэн авч чаддаг байх явдал. Энэ нь илүү цогц, компакт хотыг бүрдүүлдэг юм а. Хоёрдугаарт нэвтрэх байдал. Тухайлбал та нийтийн үйлчилгээ, нийтийн орон зай руу хэр хурдан нэвтэрч чадаж байна вэ гэдэг асуудал. Жишээ нь нийтийн тээврийн үйлчилгээнд хэр хурдан та гэрээсээ хүрч чадаж байна? Нэг ёсондоо зорчих хөдөлгөөний холбоос хоорондын цэг нэвтрэх байдлыг сайжруулах явдал юм. Харин энэ номны 3 дахь гол сэдэв бол цаг агаарта дасан зогсох явдал юм. Тухайлбал ялангуяа Монгол шиг эрс тис уур амьсгалтай улсад хэрхэн бичил уур амьсгалыг хийж төлөвлөлтөө хийх вэ гэдэг асуудал тавигддаг юм а.
эдгээр 3 гол санааг энэ номонд голчлон тусгаж өгсөн байгаа. Тэгэхээр хүмүүс яагаад хотыг зорьдог юм бэ? Хот шинээр ирж байгаа иргэддээ ямар үйлчлэгийг үзүүлэх ёстой гэж та хардаг вэ? Хүмүүс том хотыг эсвэл альва нэгэн хотыг яагаад зорьдог вэ гэхээр хүмүүс боломж хайж хотыг зорьдог юм аа. Гэхдээ хүмүүс боломжийг эрэлхийлж хот руу ирдэгч тэд ямар нэгэн зүйлээ золиослоод юм уу хаяад хот руу ирдэг юм аа. Жишээ нь байгальтайгаа ойрхон байх нөхцлөөсөө холддогч гэдэг юм уу? Олон зүйлийг бид нэрлэж болно. Тухайлбал эрүүл цэвэр агаар, эрүүл амьдралын хэв маяг гэд олон зүйлээ хүн үлдээгээд хотод ирдэг. Жишээ нь монголчуудын тухайд миний нэг анзаарсан зүйл юу гэхээр монголчууд ялангуяа хөдөөний хүмүүс холын хараа маш сайтай байдаг. Хүмүүс хөдөө нутагт холоос малаа ажигладагч гэдэг юм уу алсыг ажиглаж хардаг учраас хүний нүдний хараа маш сайн байдаг. Харин өндөр байшингуудтай хотын орчинд буюу барилга байгууламж ихтэй хотын нэгтаршил ихтэй орчинд хүн замун түнчлэн компьютер болон дэлгэцийн байн хамааралтай байдлаас шалтгаалаад хүний нүдний харааны чанар мууддаг. Тиймд бид байгальд амьдардаг амьдралынхаа чанарыг яаж аль болох хотын орчноос авах вэ гэдэг дээр бодох хэрэг гарч байна. Жишээлбэл Монголд хөдөө нутагт бие биендээ илүү их итгэлцэл өндөртэй амьдардаг. Тухайлбал хөдөө айлд яваад очиход Монгол гэр хаалга цоojгүй байх жишээний энэ бол маш том итгэлцэл байгааг харуулж байна. Хүн амьдралынхаа чанараа дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндгээд маш олон зүйлийн төлөө хотод ирдэг. Гэхдээ энэ болгоныг хот хангахаасаа гадна чанартай амьдрал, эрүүл, аюулгүй орчин гэд олон зүйлийг цогцоор нь бий болгох ёстой. Та Скандинавийн орнуудад олон жил амьдарч байжээ. Монгол болон эдгээр улс орнуудын хоорондын ижил төстэй болон ялгаатай зүйл танд яаж ажиглагдав? Тухайлбал цаг уур, хүн амын тоо, газар зүйн онцлог гэд олон зүйлийг та нэрлэж болох байхаа. Монгол бол өргөн уудам газар нутагтай, маш үдсгэлэнтэй байгальтай, тэгсэн хэрнээ эрс тис уур амьсгалтай улс орон. Тиймээс ийм нөхцөл байдлаас шалтгаалж монголчууд нэг нь нөгөөгөө дэмжиж хамтран туслах байдал байгалаасаа шингэсэн гэж би харж байна. Скандинавийн улс орнуудын хувьд цаг агаарын онцлог, байгалийн онцлог гэд Монголтой их төстэй зүйлүүд олон байгаа. За ялгаатай зүйлүүдийн тухайд Скандинавийн улс орнуудын байшин, барилга, өнгө, дизайн, архитектурын хувьд бол илүү өнгө үзэмжтэй байдаг. За яагаад тэгэхээр эдгээр улс орнууд энэ байдал дээр маш их ач холбогдол өгдөг юм аа. Монголчуудыг түүхэн талаас нь авч үзэх юм бол илүү барилгагдсан, хотцсон орчноос илүүтэйгээр нүүдэлчин гэрт амьдардаг ч юм уу илүү эрх чөлөөтэй орчин нөхцөлд амьдарч ирсэн түүхтэй. Улаанбаатар хотын нөхцөл байдлыг харахаар социализмын үеийн архитектур эсвэл Америк хэв шинжийн агуулсан шилэн өндөр барилгууд харагдаж байна. Яг Монгол хэв маягийг агуулсан шингээсэн архитектур одоогоор маш дутагдaltaй байна. Тэгэхээр Монголын хувьд зөөлөн хотыг агуулж болох ямар санаа байж болох вэ гэдэг дээр санаагаа бид уралдуулах ёстой. Жишээ нь өргөн уудам газар нутгаа хаасан, бие биенийхээ цонхыг хаасан байшин барилга архитектурыг барихгүй байх, хүн хоорондын харилцааг бий болгосон орчныг бүрдүүлэх энэ тал дээр анхаарч ажиллах ёстой гэж би бодож байна. Би ч гэсэн өөрийн мэрэгжил нэгтэй хүмүүстэй энэ чиглэлээр санал бодлоо солилцож хамтран ажиллахыг зорж байна. За ингээд үзэгч та бүхэндээ Зөөлөн хот номын зохиогч Дэвидтэй ярилцаж Улаанбаатар хотод ямар одоо боломжууд байгаа, ямар сорилтууд байгаа. За түүнчлэн хот төлөвлөлт гэж юу болох? За хотын талаарх одоо нарийн ширийн зүйлийг бол одоо номын зохиогчтой бид дэлгэрэнгүй ярилцлаа. Ингээд бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн одоо танд баярлалаа.